Дижитал ертөнцид амьдрах нь виртуал харах байдал. Сүлжээн дах Ираны амтд хоолнууд ус тусалдаг усны зураг. Эхлээд тохиолдлын хүсэл. Сонгодог сурталчилгаа залуус төрөх нь багассан байна. Тиймээс компаниуд захим сүлжээнүүдийн чадварыг олж чаджээ. Тиймээс тэд амжилттай хэрэглэгчдэд өөрсдийн бүтээгдэхүүний зургийг санаатаагаар тавиулдаг байна. Жүжигчин Линдсей Лохан кофений хуураас үтээ зураг авахулжээ. Жүжигчин Хилари Дафа бэлэг шар архтай. Шар саньяд Ким Кардашиан витаминд дурлсан харагдана. Цахим уцаа байнгын хэрэглээний сурталчилгаанд ашиглаж мөнгө олдог одуудын жишээ. Германы өмнөд хэсэгт байдаг Karlsruhe-гийн Pamela Reif ч мөн гэрэл зургийн Instagram цахим хуудсыг ашигладаг. 20 настай тэр өдөр бүр зураг тавьж өөрийгөө сурталчилдаг. Миний бие бол миний хөрөнгө юм. Би биеэрээ л мөнгө олдог. Тэмч болохоор бэлтгэл хийх нь миний хувьд хамгийн чухал. 2.6 сая хэрэглэгч тэрнийг дагадгийн ихэнх нь өсвөр насныхан. Тэд бол зарим компани хувьд хүрхийг хүсдэг бүлэг юм. Pamela Reif шүтэмшрэгчтэй зураг бичлэгүүдээрээ өөрийн амьдралд оролцуулдаг. Амарч байхдаа бэлтгэл хийх үед загварын зураг авалт, ингэхдээ тохиолдлын гэмээр байдлаар брендийн бүтээгдэхүүнүүдтэй зураг авахулсан байдаг. Би харсан хүний эсвэл таалагдсан гэж дарсан хүний тоогоор мөнгө авдаггүй. Харин үйлчлүүлэгчдтэй хийсэн гэрээнд заасны дагуу цалин авдаг. Жишээлбэл Т гэдэг компани байна. Би тэднийхтэй удаан хугацааны гэрээт ажилладаг. Энэ нь загварамсгчдийн хийдэг сурталчилгааны сонгодог гэрээтэй л адилхан. Дагагч олон байх тусам компани илүү мөнгө төлдөг. Хамгийн өндөр цалин нь Instagram-д бүтээгдэхүүнийг нь харуулсан нэг зургаас 20 хүртэл 1000 евро авдаг. Björn Wenzel сурталчилгааны шинэ салбарт тохирсон компанийг байгуулжээ. Өөрөөр хэлбэл инфлюенза маркетинг, интернет хэрэглэгчтэйг дижитал сайтуудаар дамжуулан сурталчилгааны нэг хэсэг болгодог. Нөлөөллийг нь бодоход сурталчилгаанд хамгийн тохиромжтой байдаг. Бид өөрсдөө бүтээгдэхүүнийг сурталчилгаас хүмүүсийн танил болсон хүнээр дамжуулж сурталчлах нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь сурталчилгаа бараг биш юм шиг харагдана. Тухайн постноос мөнгө олж байгаа гэдг нь тодорхой байх ёстой. Үгүй бол инфлюензаа нууц сурталчилгаа явуулсан хэрэгт орох боломжтой. Энэ салбар бас нэг талаар баталгаатай биш учраас олон зүйл тохиолдсон. Тэгээд баталгаатай байдлаар хийх хэрэгтэй болсон. Үгүй бол тухайн хүнийг шудраг бус сурталчилгааны хэрэгээр буруутгаж хэвлийнхний бай болгохч магадaltaй. Pamela Reif зөвхөн өөрт тохирдог бүтээгдэхүүнүүдийн сурталчилгааг л хийдэг. Тэр ингэж өөрийн итгэлийг хадгалдаг. Үгүй бол түүний дагагчид дагахаа болж сурталчилгаанаас олдог мөнгөнч байхгүй болж мэдэх юм. Shift нууц сурталчилгаанаас татгалзаж байна. Харин Shift жагсаалт болонгаараа хууль бус кино сайтуудыг хамгийн их ашигладаг улс орнуудыг танилцуулах болно. 5 дугаар баримт Испани улс. Испани иргэд сайн хоол бухын тулаанд дуртай. Тэрнээс гадна интернетээр кино үзэх нь ч дуртай. Бүр хууль бусаар. Энэ мэдээлэл хамгаалж дүгнэлт гаргадаг Muse компани хийсэн судалгаагаар батлагдсан юм. Тэд 2015 оны хамгийн том хууль бусаар кино тавьдаг сайтуудыг шалгасан байна. Тэдний олж мэдснээр Испани интернет хэрэглэгчдийн 22 гаруй хувь нь хулгайн кино үзсэн байна. 4-р баримт Хорват улс. Европын зүүн өмнөд хэсэгт байдаг тус улс нь олон кино бүтээгдсэн газар. Star Wars, Game of Thrones гэх мэт. Бэлэн болсон киног хорватууд үзхийг хүсдэг нь ч аргагүй юм. Интернет хэрэглэгчдийн бараг 23% нь 2015 онд зөвшөөрлгүй газар загасчилсан байна. 3-р баримт Еврогийн бүсийн хамгийн залуу гишүүн. Гэвч Литв улсад мөн шинэ мөнгөн тэмдэгт амаргүй байгаа бололтой. Интернет хэрэглэгчдийнх нь 4-ийн 1 нь өнгөрсөн жил стримингийн төлөө мөнгө төлөхөөс татгалзсан байна. 2-р баримт Болгар улс. Зөвлөлт засагт харьяалагддаг байсан тус улсад заримдаа цаг хугацаа зогссон мэт санагдана. Харин хууль бус стримингийн салбарт болгарчууд тэргүүлэгчдийн нийгэм хэрэглэгчдийн 27 гаруй хувь нь өнгөрсөн жил 20-т замаар явжээ. 1-р баримт Латв улс.
Балтийн тэнгисийн эрэгт байдаг энэ улс далайн аяллаа уламжлалтай. Магадгүй тийм ч болохоор пират буюу хууль бус хэрэглээнд дуртай байж мэдэх юм. 2015 онд тус улсын интернет хэрэглэгчдийн бараг тал хувь нь хууль бус кино сайтаар зочлсон байна. Жигсаалт болон байлаа. Харин одоо virtual reality шинэ технологийн боломжинд хязгаар гэж үгүй. Алдартай урлагийн бүтээлүүдээс авахуулаад алс холын орнуудад зочилж болох юм. Алдартай 360 хэмээн зургууд нь хэрэглэгчдэд санаанд багтамгүй адал явдлыг амлаж байна. Кен улсын нийслэл Найроби хотын нэгэн сургууль. Германаас 6000 гаруй километр зайд байдаг. Харин энэхүү virtual reality шилийг ашиглагчдад энэ сургуулийн хичээлд сууж байгаа мэт санагдана. Толгойн хөдөлгөөнөөрөө харах өнцгөө өөрчилж болно. Ядуусын хороололд амьдардаг хүүхдүүдийн гэрт 360 хэмээн бичлэгийг Дюссельдорфын virtual reality агентлагийн Малтимас хийдэг. Тэр бичлэгүүдийг өөрийн бүтээсэн камераар авсан байна. Яг л тэнд байгаа юм шиг санагддаг. Бас харж байгаа зүйлс нь бодит юм шиг байдаг. Энэ бусадтай жиших боломжгүй. Өмнө ийм зүйл байдгүй байсан. Үдсний дараа эргээд бодоход ч гэсэн тархины айл нэг хэсэгт харж байсан зүйлсийн нэг биш харин очиж байсан газруудын нэг шиг л санагддаг. Соскиндердорф байгууллага энэ бичлэгийг хийх захиалгыг өгчээ. Тусламжийн байгууллага Кений хүүхдүүдийн байдалд хүмүүсийн анхаарлыг хандуулахыг мөн чадвартай хандивлагчдын сэтгэлд хүрэхийг хүссэн байна. Энэ бичлэгүүдийг маань үзсэн хүмүүс гайхмаар юм. Бид ямар сайхан амьдардсан бэ гэж хэлэх нь энгийн үзэгдэл байдаг. Гэтэл бид тийм аимшигтай бичлэг үзүүлдэг шүү дээ. Гэхдээ л бид тэр хүмүүсийг тэр газарт аваач чадж байгаа нь тэдний сэтгэл төрж байна. Одоогийн байдлаар энэ технологи кино, тоглоом, фитнес аппликейшн зэрэгтэл ашиглаж байгаа бол хөгжүүлэгчид нь өөр олон зүйлд ашиглаж болно гэж үзэж байгаа юм. Энийг аж үйлдвэрүүдэд ч мөн хэрэглэж болно. Жишээлбэл автомашины салбарт, ангаах ухаан, боловсролын салбарт гэх мэт. Энэ технологид маш олон боломж байна. Хүний төсөөлөл гэдэг энд хийж байгаа зүйлээс маш том. Нью-Йоркийн сэтгүүл Джейми Паллот virtual reality форматаар туршилт хийж байна. Тэр мэдээлэл хүргэх чадварыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Сэрийн байдлыг харуулсан энэ мэдээлэл гэхэд сэтгэл хөдлөлгөн болжээ. Дуун бодит боловч бичлэг дүрсүүд нь компьютераар хийгдсэн байна. Хамгийн том давуу тал бол бодит байдал. Тарих хүний биегээд бүх мэдгэдэггүүнээрээ тэнд байгаа юм шиг мэдэрдэг. Энэ хүмүүсийн сэтгэлд гүн гүнзгий үлддэг. Чухал бас хөгжилтэй гээд ямар ч сэдв байсан virtual reality хэрэглэгчдийн харах байдлыг өөрчлөх юм. Shift шинэ туршлагад бэлэн гэж хэлж байна. Ираны стартап компаниг үүсгэн байгуулагч. Исламын шашинт улсын нийгэмд эрчүүд давуу эрхтэй байдаг. Олон эсэргүүцлийг үл харгалзан Табассон Латифи эдийн засгаараа амжилтанд хүрэхийг хүсэж байна. Гэрийн хоол шиг амттай хоолыг интернетээр захиалах. Энэ бол Maman Paz аппликейшны санаа юм. Одоогоор Ираны нийслэлд 50 эмэгтэй энэ үйлчилгээнд зориулан хоол хийдэг. Үндэслэн байгуулагч Табассон Латифи ирээдүйд Тегеран даяар хүргэлт хийхийг хүсдэг. Үүний тулд байнгын чанарын шалгалт чухал юм. Бид цэсэндээ оруулахаас өмнө бүх хоолыг шалгаж үздэг. Зарим хоол Maman Paz-д тохирохоор сайн байж чаддаггүй. Бид чанарын өндөр шалгуур тавьдаг. Maman Nahid шалгалтанд тэнцжээ. Түүний хашны сүмс болох Мерза Хасеныг үйлчлүүлэгчд нь захиалах дуртай байдаг. Энэ ажил болоод орлого нь тэрний хувьд маш чухал. Нөхөр маань нас барснаас хойш би өөрийгөө тэжих хэрэгтэй болсон. Эхлээд би албан тасалгааны ажилд өргөдөл өгдөг байсан бол хоол хийх надад илүү тохирох юм байна гэдгийг удалгүй олж мэдсэн. Тэгээд би хатагта Латифитай уулзаад Maman Paz-ын тухай сонссон юм. Исламын шашинд улсад эмэгтэй хүн бизнес эрхлэх нь энгийн зүйл биш. Иран улсад бие даасан эмэгтэйчүүд ховор.
Амжилттай стартап компани байгуулахад олон давааг давах ёстой. Жишээлбэл эмэгтэйчүүд бизнесийн олон санааг заавал эрэгтэй хүний зөвшөөрөлтөөр гаргах ёстой. Аав ах эсвэл нөхөр гэх мэт. Табосон Латифиг нөхөр Медийн дэмждэг. Тэр бүр эхнэрийнхээ Маман Паз компанид ажилладаг. Энэ нь нийгмийн төдийгүй санхүүгийн хувьд цоошин төсөв юм. Эмэгтэйчүүд хоолой хэрэглэгчдэд шууд борлуулдаг. Бид бол зөвхөн зуучлагчид. Одоогийн байдлаар ийм ажил хийх зөвшөөрөл гэж бараг байдаггүй. Табосон Латифи бол анхдагч юм. Түүний компанид эрэгтэй хүний хийх ажил ганц л байдаг. Энэ бол хүргэлтийн үйлчилгээ. Учир нь Иран улсад эмэгтэйчүүд мотоцикл унах хориотой юм. Shift эмэгтэйчүүдийг хүчтэй байхыг уриалж байна. Дижитал туслахууд ухаалаг утасны аппликейшнууд өдөр тутмын амьдралд хэрэг болдог. Тэд бидний хүслээр зургуудыг ялгаж эсвэл тусгаалсан мэдээллийг санал болгодог. Гэхдээ хэрэглэгчид энэ хэрэглээнийхээ төлбөрийг хувийн мэдээллээрээ төлдөг байна. Берлин хотын энэ зочид буудалд бүртгүүлэх маш амархан. Коничи хэмээх аппликейшнийг утсан дээрээ татсан хүн өөрийнхөө мэдээллийг автоматар явуулдаг. Энэ аппликейшн нь буудалд байрлуулсан жижиг Bluetooth-ийн дохионы тусламжтайгаар мэдээлэл өгдөг. Ингээд нэр хаяг төлбөрийн картын дугаар болоод хүссэн өрөөний тань мэдээллийг зочид буудалд илгээнэ. Мөн зочид буудалд өмнө нь буудалж байсан мэдээллүүд болоод авч байсан үйлчилгээнүүдийн мэдээллийг хадгалж байдаг. HSS хэмээх зочид буудлын портал нь энэ шинэ технологид 10 сая еврогийн хөрөнгө оруулалт хийжээ. Коничийн 3C үсгийн биелэл. Эхнийх нь check-in, check-out. Энэ зочид маань буудалтаа маш хурдан бүртгүүлж орох болоод гарах боломжтой гэсэн үг. Хоёр дахь нь customization. Зочид буудал өөрөө үйлчлүүлэгчтэй таньж тэдэнд санал тавих боломжтой. Харилцаа холбоо гэсэн үг. Гурав дахь нь communication буюу харилцаа юм. Бид харилцааны сувгийг хөгжүүлж байгаа. Зочидтой хамгийн сүүлд гарсан мэдээллүүдийг өгөх боломжтой. Хувь хүнд тохирсон ухаалаг хэрэглээн хэлбэрчлэхэд туслана. Ухаалаг утасны туслах Google Now хэрэглэгчийн мэдээллийг боловсруулж байгаа газартаа холбоотой мэдээллийг өгдөг. Google Maps-ийн навигаци мэдээллийн тусламжтайгаар жишээлбэл очих газрын цаг агаараа мэдээллийг өгдөг байна. Spotify хэмээх хөгжмийн порталч мөн үйлчлүүлэгчдийнхээ байгаа газрыг тогтоож тухайн газарт болох тоглолтуудын мэдээллийг өгдөг. Гэхдээ хэрэглэгчийн плейлистэнд байгаа дуучдын мэдээллийг iPhone-ы туслах Siri хэрэглэгчийн бараг бүх мэдээлэлд ханддаг. Надад 10 дугаар сарын 7-ны бүх зургийг харуулаач. Гэхдээ Берлиний хэвлэл мэдээллийн мэргэжилтэн маань энэ хангалтгүй гэж үзэж байна. Хэрэглээний талаас сайн зүйл олон байгаа. Зарим тохиолдолд аппликейшноос ч илүү хэрэг болдог. Жишээлбэл Spotify гэх мэт. Миний сонсох дуртай хөгжмийг шууд таньдаг. Миний тоглоулах жагсаалтанд байгаа дуунууд тэн дээр үндэслээд надад тийм төрлийн хөгжмүүдийг санал болгох гэх мэт. Энэ бүхэн сайн болсон. Гэхдээ энэ бүгд нь хоорондоо холбоотой байх ёстой зүйл. Хувь хүнд зориулсан үйлчилгээнүүдийн ихэнх нь жижиг Bluetooth дамжуулагчаар хийгддэг. Энийг beacons гэж нэрлэдэг. Эдгээрийг дэлгүүрүүдэд байрлуулснаар үйлчлүүлэгчдийн ухаалаг утсаар холбогддог. Хамгийн чухал нь хэрэглэгчид нэг төрлийн аппликейшнийг суулгасан байх ёстой. Тэгж байж тэд тусгай үйлчилгээ болон хөнгөлөлтийн картыг гар утсаараа дамжуулан авдаг. Энийг онлайн үйлчилгээтэй адилтгаж болох юм аа. Үүн дээр тулгуурлан офлайн үйлчилгээг бий болгосон. Энэ хэрэглэгчдийг хаана хэр удаан байгааг бүртгэж түүнд нь тохирсон мэдээлэл саналуудыг өгөх боломжтой болгодог. Мэдээлэл хамгаалалтын мэргэжилтэн Фредерик Рихтер ухаалаг утас хэрэглэгчдийг тодорхой хэмжээнд болгоомжлохыг анхааруулж байна. Би бол яаж ажиллахыг нь мэдэхгүй аппликейшнийг утсандаа суулгадаггүй. Тэр аппликейшн юу хийдгийг мэдэхгүй шүү дээ. Тэр аппликейшн надад тайлбар өгөхгүй бол бас би тэрнийг ойлгохгүй бол өөр төстэй аппликейшнийг би хэрэглэж байгаагүй бол хэрэглэхгүй байсан дээр. Хэтэрхий хувийн мэдээлэлд маань халдаад байвал би хэрэглэдэггүй. Жишээлбэл найзуудаа бүртэг гэх мэт зүйлсийг би хийдэггүй. Бас зураг, нэр байгаа газар, хаяг гэх мэт мэдээллийг шаардсан зүйлийг би хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл миний утсан дээр дугаар нь хадгалаастай байдаг хүн бүрийн мэдээллийг өгч тэдний байгаа газрыг хэлнэ гэдэг арай л дэнцэн хэрэг.
Ухаалаг утаснууд хэрэглэхэд хялбар олон үйлдэлтэй хэрэглээ болж өгчжээ. Утасгүйгээр бидний өдөр тутмын амьдралыг төсөөлхийн аргагүй болсон байна. Гэхдээ хувь хүнд зориулсан үйлчилгээнүүдийг сайн бодож байж ашиглах хэрэгтэй. Элен далангуй байдал дутагдaltaй байна гэж шефт үзэж байна. Уламжлал ёсоор шеф нэвтрүүлгийнхаа төгсгөлд гарц болон 7 хоногийн интернет дах шуугиант мэдээ. Өнөөдөр ус тусалдаг цорго. Усны ганц тусал чанга байж чаддаг байна. Харин зарим хүн төвөгтэй санагдах энэ чимээ бусдад хөгжим мэд сонсогдох нь ч бий. Британий кино бүтээгч Пай Беннет энээс шин санаа олжээ. Үүгээрээ дуу бүтээсэн байна. Тэр зарим чимээг дараа нь засварласан боловч харж байгаа зүйлсээ сонсож болох юм. Энэ бичлэг YouTube-д бараг 50,000 хүний хүртэл болжээ. Усны цорго харин одоо ч засагдаагүй хэвээр.